Өнөөдрийн хичээлээр ханаагүй нүүрс ус төрөгчийн хамгийн анхны төлөөлөгч болох этилен буюу C2H4-ийн талаар ярилцъя. За энэ дээр этилений молекулын бүтэц болон химийн холбоо, физик шинж чанар, химийн шинж чанар, зарим урвалын механизм, байгаль дээр орших байдал гаргаа авах арга зэрэгтэй танилцах болно. Мегмар сэр мөшнийнэ. Этилений молекулд нүүрс төрөгчийн 2 атом байдаг тийм ээ. За тэгвэл тэдгээр нь химийн холбоонд хэрхэн оролцож ус төрөгчийн атомтойгоо хэрхэн холбогдож байгааг авч үзье. За нүүрс төрөгчийн атом нь хэвийн төлөвтэй 1s2, 2s2, 2p2 гэсэн электрон байгууламжтай. Харин өдөөгдсөн төлөвтөө гадаад давхрааны 2s дээрх 1 электрон гадагшаа шидэгдсэн учраас 1s дээрээ 2, 2s дээрээ 1, 2p дээрээ 3 электронтой болж байна. За тэгвэл нийтдээ энэ s болон p орбитал дээр хослоогүй 4 электрон байна тий. За үүнээс тэгвэл s орбиталын 1 p орбиталын 2 электронууд хоорондоо хослоод sp2 ирлээцжилтэнд ордог. За тэгтэл p орбитал дээр хослоогүй 1 электрон гантел орбитал дээрээ үлддэг байгаа. За тэгвэл sp2 ирлээцжилтэнд орсныхаа дараагаар тэдгээр ирлээц орбиталууд нь орон зайд 120 градусын өнцгөр байрлаад нүүрс төрөгчийн атом дээр үзэгддэг байна. За энэ нөгөө нэг нүүрс төрөгчийн атом дээрх sp2 ирлээцжилтээр үүссэн орбиталуудыг харуулсан байна. За энэхүү sp2 ирлээцжилтээр үүссэн орбиталууд нь тус бүрдээ цаашаага нэг ус төрөгчийн атомтай дундын хос электроныг үүсгэн ковалентийн холбоогоор холбогдсон болох нь харагдаж байна. За тэгтэл штэ энэ p орбитал дээр нэг p орбитал нь ирлээцжилтэнд ороогүй штэ тий. За тэр нь нүүрс төрөгчийн атом дээрээ ийм гантел хэлбэртэй байрлаж идэг ахна. За энэхүү гантел нь нүүрс төрөгчийн атомын төвийг дайрсан шулууны хоёр талд бол огтлолцсноор p холбоог үүсгдэг байгаа. За ингээд нүүрс төрөгчийн атом дээрх этилений молекул дахь нүүрс төрөгчийн атомын сигма болон p холбоонуудыг энд дүрслэн үзүүлсэн байна. За энэ этилений молекулын бөмбөлгөн загвар байна тийм үү. За тэгвэл этилений молекул дахь энэ дан холбоонууд нь бүгдээрээ сигма холбоо тийм ээ. CC-гийн хоорондох холбооны нэг нь бол сигма холбоо, нөгөөх нь бол p холбоо болж таардаг ахнэ. За тэгвэл штэ нүүрс төрөгчийн атом ус төрөгчтэй холбогдсон энэ холбоо нь сигма sp2 тэгээд s гэсэн химийн холбоо байна. За харин энэ p холбоо маань pp орбиталын хооронд үүссэн учраас p энд нь жижигээр pp орбитал гэж бол тэмдэглэдэг байна. За тэгвэл нүүрс төрөгчийн молекул дахь энэхүү хоёрсон холбооны параметруудыг авч үзье. За нүүрс төрөгчийн атомын химийн холбооны валентийн өнцөг нь 121.3 градус болох нь харагдаж байна. C болон H холбооны урт нь 108.7 пикометр болж байна тий. CC холбооны хоёрсон холбооны урт нь 133.9 пикометрийн урттай болох нь харагдаж байна. За этилений физик шинж чанар. За этилен нь C2H4 томьёотой тийм үү. Агаараас бага зэрэг хөнгөн үнэргүй хий төлөвтэй байдаг. За агаар 29 г моль молекул масстай байдаг бол этилен маань 28 г моль молекул масстай байна. Агаараас бага зэрэг хөнгөн байна. За этилен нь хайлах температур нь хасах 169.4 Цельс, буслах температур нь хасах 103.8 Цельс. За эндээс харахад ердийн төлөвт этилен хий төлөвтэй байх нь ажиглагдж байна. Этиленийг заримдаа бол этен гэж бол нэрлэдэг. Аль ч нэршил нь бол болно. За этилений химийн шинж чанарыг авч үзье. За нэгдүгüүрт нь шатах хуралд орно. C2H4 хүчил төрөгчтэй шатаад CO2 болон усыг үүсгэж байна. За энэ үед мөн их хэмжээний дулаан ялгардаг ахнэ. За хоёрдугаарт нь калиум перманганатаар эсэлдэх уралд ороод этилен гликол буюу 2 атомт спиртийг үүсгэдэг. За жишээлбэл энэ дээр этиленийг хоёрсон холбоог нь гаргаад зурцсан байна тий. За калиум перманганат нь хүчил төрөгчийг өөрөөсөө ялгаруулдаг атом байдалтай. За ингээд усан орчинд уралд орлоо. Этилен гликол буюу 2 атомт спиртийг үүсгэж байна. За 2 атомт спиртийн энэ OH гидроксил бүлгийн зургатаа C-гээс нь ингэж салаалуулж дэлгэрэнгүй хэлбэрээр зурж болно. За энийг мөн хураангуй байдлаар CH2 OH эсвэл CH2 OH гэх мэтчлэнгээр бичиж болно. За өшөө бүр хураавал C2
H4, OH2 гэж хурааж бас бичиж болно. За калиум перманганат нь өөрөө ийм ягаан өнгийн усан усмал байдаг тийм ээ. За энийг ахуйд бас ариутгалд хэрэгэлдэг. Өөрөөр хэлбэл арсны гадуур маш шинхэн усамлын арсны янз бүрийн өвчнөг ариутгахад тий ашигладаг. Энэндээ арсан дээр хүчил төрөгчийг ялгаруулж ариун орчныг бол үүсгэж идэг байгаа. За тэгвэл штэ энэ хоёрсоо холбоотой нэгдэл нь ерөнхийдөө калиум перманганатын усан усмалтай уралд орохоор энэ ягаан өнгө нь арилаад өнгөхгүй болоод хуурчдаг байгаа. За ингэснээрээ бид нар этилен маань калиум перманганатаар эсэлдэж байна гэдгийг таних боломжтой. За этилений калиум перманганатаар эсэлдэх урвалыг бас дэлгэрэнгүй хэлбэрээр ингэж бичиж болох нь C2H4 нэмэх нь калиум манган O4 4 мойл устай. За тэгээ үүссэн нэгдэл нь этилен гликол буюу хураангуй томьёогоор нь бичсэн байна тий. C2H6 O2. За шүлтлэг орчин болон калиум перманганат маань саармаг орчинд манган O2-ыг бол үүсгэждэг байгаа тий. Ингэж бүр бүтэн тэгштгэлээр бичиж болох нь. За мөн этилений хоёрсоо холбоог бол дэлгэж бичсэн байна тий. За калиум перманганаттай саармаг орчинд уралд орлоо. 298-аас 303 кельвинд бол урвал чөлөөтэй явагдах юм байна. За ингээд этилений хоёрсоо холбоо нь тасраад тасарсны үндсэн дээр нүрс зөрөгчийн атом дээр гаднаас хүчил төрөгч бол нэмж суух боломжтой болж орж ирж байна. За ингээд этилен гликол үүсэж байгааг тэмдэглэх нь. За дээрээс нь дагалдах бүтээгдэхүүнээр калиен шүлт манганын оксид бол үүсэж байгаа. За этилен мөн бромын усмалтай харилцан үйлчлээд бромын усны өнгийг арилгадаг. За бромын ус маань өөрөө бром 2 гэсэн томьёотой ийм бор өнгийн усмал энэ. За энэ дундуур этиленийг нэвтрүүлэхэд ийм өнгөгүй усмал үүсдэг. За энэ дээр урлагийн тэгштэглээ авч үзье. Этилен бромтой уралд ороод хоёрсоо холбоон задрангуудаа хоёр нүрс зөрөгчийн атом дээр нэг бром очиж суух боломжтой байна. За өөрөөр хэлбэл дибром этаныг үүсгэж байна. За энэ дэжтэй хоёрсоо холбоо маань дан холбоо руу шилжиж байна. Тэгэхээр sp2 ирлизжилт нь sp3 ирлизжилт руу шилжсэн буюу хансан нүрс ус зөрөгчтэй адилхан бүтцтэй болсон байна. За тэгвэл этилен нь энэ бромын усан усмалтай харилцан үйлчлэх механизмыг бол энд харуулсан байна. За энэ этилений молекул байж хахад за бромын молекул дөхөж очиж байна тийм үү. За тэгвэл энэ хоёрсоо холбооны P холбооны нөлөөгөөр бромын молекул туйлширч өгч байна. За ингээд нэг нь нэмэх туйлтай нөгөө бромын атом нь хасах туйлтай болж орж ирж байна. За ингээд бром нь хоёрсоо холбооны P холбоонд бол үйлчлээд нэг нүрс зөрөгчийн атом дээр бром бол сууж өгсөн байна тий. За ингэнгүүт нөгөө эсрэг нүрс зөрөгчийн атом маань нэмэх цэнэгтэй болж орж ирж байгаа. Ингээд нэмэх цэнэгтэй учраас нөгөө нэг хасах цэнэгтэй бромын ионтой харилцан үйлчлээд дибромд этаныг үүсгэж байна. За өөрөөр хэлбэл этилений хоёрсоо холбоондох энэ P холбооны нөлөөгөөр бромын ион нь дундын хос электроноо нэг нь өөртөө нэгдүүлээд гомолитик тасралтанд бол орж байгаа болох нь харагдаж байна тий. Нэг нь болохоор хос электроноо алдаад нөгөөх нь хос электроноо авсан байна. За ингээд энэ хос электроноо алдсан нь болохоор төрүүлж нүрс зөрөгчийн атомтай холбогдоод харин нүрс зөрөгчийн атом дээр хоёрсоо холбоо тасарсны улмаас нүрс зөрөгчийн атом бол нэмэх цэнэгтэй болж орж ирсэн байна. За энэ хүн нэмэх цэнэгтэй нүрс зөрөгчийн атом нь сөрөг цэнэгтэй бромын ионтой таталцаад тэгээд дибромд этаныг үүсгэсэн байна. За дараагийн 4-р урвал нь никель болон цагаан алтан катализатортай үед этилен нь гидрогенжих урвалд ороод хансан нүрс ус зөрөгч болох этаныг үүсгэдэг байна тий. За гидрогенжих гэдэг нь ер нь альва ханаагүй нүрс ус зөрөгч нь ус зөрөгчийг өөртөө нэгдүүлэх энэ урвалыг гидрогенжих урвал гэж байгаа. Хэрвээ тухайн нэгдлээс ус зөрөгч хасагдчихвэл дегидрогенжих буюу гэж нэрлэдэг байгаа. За тэгвэл энэ ус зөрөгчтэй нэгдэж байгаа учраас гидрогенжих урвал гэнэ. За гэхдээ энд бол заавал катализатор бол ашиглагдчихэж ханаагүй нүрс ус зөрөгч маань хансан нүрс ус зөрөгч болж хувирдаг байна. За 5 дугаарт нь
мөн этилийн H-бром, H-хлор гэх мэт галогент ус төрөгчдөө харилцан үйлчлэх уралд бол ордог байгаа. За жишээлбэл энэ этилийн H-бромтой уралд ороод монобром этаныг бол үүсгэсэн байна. За энэ дээр мөн ялгаагүй SP2 ирлэцжилтэй байсан этилийн хансан буюу SP3 ирлэцжилтэй болж хувирж байгаа гэдг нь ажиглагдж байна. За энэхүү урвалын механизм бол энд өгөгдсөн байна. Хичээлийн талаар нэмэлт сургалт зөвлөгөө мэдээлэл авах бол 98133311 дугаарт хандаж болно. За энэ дээр этилийн H-бромтой нэгдэх урвалын механизмыг харуулсан байгаа тийм ээ. За тэгвэл этилийн маань 2-сон холбоо нь нэгэн сигма нөгөөх нь пи холбоо байдаг гэж ярьжсэн тийм үү. За тэгвэл H-бром маань этилийн молекулд дөхөж очих нь байна тий. За ингэж очихдоо H-ийнхаа талаараа дөхөж очих нь байна. За энэ нь тэгээд ерөнхийдөө H-бромын дундын хос электроныг бром өөртөө илүү хүчтэй татах учраас бром маань хасах цэнэгтэй анионыг үүсгэж байна. Харин ус төрөгч маань дундын хос электроноо алдсан. За ингээд алдсан учраас нүүрс төрөгчийн атомтай маш хурдан очоод нэгдчих нь байна. За тэгтэл нүүрс төрөгчийн нөгөө атом нь өөрөө нэмэх цэнэгээр цэнэглэгдчих нь. Яг тэгэхээр 2-сон холбоо тасарсан учраас энэ дээр нэг чөлөөтэй радикал өөр юмтай нэгдэх боломжтой валент байна л гэсэн үг. За тэрхүү нэмэх цэнэг нь бромын хос электрон бүхий хасах цэнэгтэй анионтой нэгдээд бромт этаныг үүсгэсэн болох нь харагдаж байна. За этилений дараагийн нэг сонирхолтой урвал нь полимер чих урвал байгаа. За энэ этилений молекулууд N удаа буюу N гэдэг нь олон удаа гэсэн үг. Одоо 1000, 2000 ч юм уу те ийм хоорондоо нэгдээд CH2 гэсэн гинжин илгээгээр холбогдоод полимерыг бол үүсгдэг. За энэ дээр үүсгэхдээ 2-сон холбоонд тасраад хоёр талдаа чөлөөт хоорондоо нэгдэх боломжтой радикалууд үүсгээд явж байна. За тэгвэл энэхүү полимер дотор олон удаа давтагдсан энэхүү CH2 гэсэн бүтцийн нэгжийг мономер гэж нэрлэдэг байгаа. За мономерыг мөн дэлгэрэнгүй байдлаар зурж үзүүлэхдээ за энд харуулсан байна тий. CH2 гэсэн бүлэг N удаа давтагдсан шүү гэд харагдаж байна. За полимер чих урвалаар этилений полимер чих урвалаар үүссэн. За полимерүүд ерөнхийдөө ийм полимер үрэл бол хэлбэртэй харагдаж байна. За ер нь энэ үрэлэн дотор полимерүүд маань ийм урт гинжин молекулыг бол үүсгдэг байгаа. Энэ нь CH2 гэсэн урт гинжин молекул байна. За полимер чих урвалын үр дүнд гаргаж авсан полиэтилен гэж бол нэрлэж байна тийм ээ. Полиэтиленээр ийм урлоонон хэлбэртэй полиэтилен ялцыг бэлтгэдэг бахан хөөсөн хэлбэртэй ийм полиэтилен хуудсыг бэлтгэж паркетн шалны доор зузаалга болгож ашигладаг байгаа тийм үү. За мөн дараагийн этилений гол нэг урвал нь 7-дугаарт нь гидратацийн урвалд орох явдал. За этилен гидратацийн урвалд ороод этилийн спиртийг бол үүсгэсэн болох нь харагдаж байна. За энэ C2H5OH гэсэн томьёотой тий. За ус маань HOH гэж задарж байгаа. Этилен бол дундаа 2-сон холбоотой байгаа тийм үү. 2-сон холбоон задрангууд нэг нүүрс төрөгчийн атом дээр нь нэг ус төрөгчийн атом нөгөө нүүрс төрөгчийн атом дээр нь усны гидроксил бүлэг очиж сууснаар этилийн спиртийг үүсгэдэг байна. Энэ сахим сургалт энэ төр авах шаардлагатай бол 98133311 дугаарт хандаж болно. За өөрөөр хэлбэл штэ органик хим дээр устаа нэгдэх урвалыг гидротаз харин ямар нэгэн нэгдлээс усыг нь салгах урвалыг дегидротаз гэж бол нэрлэдэг байгаа. Этилен ерөнхийдөө байгаль дээр цэврээрээ оршдоггүй. Оршсон ч маш өчүүхэн хэмжээтэй байдаг. Яагаад гэхээр тэр чинь 2-сон холбоотой учраас 2-сон холбоо задарч химийн урвалд орохдоо идэвхтэй. Тийм учраас байгаль дээр бараг цэврээрээ оршихгүй. За этиленийг лабораторид гаргаж авахдаа этилийн спиртийг хөхрийн хүчилтэд халааж байна тий. За ингээд этилен гаргаж авна. За өндөр концентрацтай хөхрийн хүчил маань аливаа нэгдлээс усыг нь татаад авах боломжтой байдаг тийм үү. За үйлдвэрийн нөхцөлд этиленийг гаргаж авахдаа этаныг дегидроген чих урвалд оруулж байна. Өөрөөр хэлбэл ус төрөгчийг нь салгах урвалд оруулж штэ. За ийм хоёр замаар этиленийг лабораторид болон үйлдвэрт гаргаж авдаг байна. Этилен болон түүний нэгдлүүдийн хэрэглээг авч үзье. За этилений гидратацаар үүссэн этанолыг арх болон дарс үйлдвэрлэхэд бол ашигладаг байгаа. За харин этилений
полимержилтээр үүссэн полиэтиленийг хүлэмж бүрхэд ашигладаг. Энэ нь улаан лойл, лир, амтад гоо зэрэг зарим жимсний болцыг түргсэгдэг байна. За мөн этиленийг холооржуулах үед үүссэн дихлордитан нь шатамхай бус дэгдэмхийн шингэн байдаг. Сайн чанартай уусгагч болдог. Ийм учраас давирхаа уусгахад ашиглан үр тарианы агуулгыг ариутгахад ашигладаг байна. За харин монохолортитан нь арьсан дээр тусаахад маш хүчтэй ууршиж мэдээ алдуулдаг учраас анагаахын салбарт ашигладаг. Холбоотой бодлого дасгал авах, цахим сургалт авах бол 9813 3311 дугаард хандаж болно. За өнөөдрийн хичээлээр ерөнхийдөө этилений молекулын бүтэц түүнд байгаа химийн холбоог үзэж танилцлаа тийм ээ. За мөн физик химийн шинж чанар болон хэрэглээ гарган авах аргуудтай танилцлаа. Анхаарал хандуулсанд баярлалаа. За эдгээрийгээ мөн өөрийн болгоод сайн давтаарай.